Сайн хүүхдүүдээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ зургийг засварлах гэсэн сэдв үзэх байгаа. За өнөөдрийн хичээлээр Нарны аймагт бүгдээрээ зурагт хуудсыг бүтээнэ. За тэхийн тулд Нарны аймагт зурагт хуудас бүтээхийн тулд за хамгийн эхлээд зургийг цуглуулах хэрэгтэй болно. За бидэнд 3 арга байгаа. За энэ 3 аргаас алийг нь авч ашиглах хүүхдүүдээ. За эхний ээлжинд бүгдээрээ өнөөдрийн хичээл дээр интернетээс зураг татаж аваад за зургийн сандаа байрлуулах гэсэн аргыг авч ашиглая. За ангийн тулд хамгийн түрүүнд бүгдээрээ Google-ээсээ Нарны аймаг гэд хайгаад орё тий. За image хэсэг рүү ороод за нэг зургийг татаж авъя. За багш нь энэ зургийг татаад авчи. За энэ зурган дээрээ маус хоёроо дараад save image as гэд нэрээ өгөөд хадгалнаа. За тэгээд хадгалчаад PaintNet програм руу ороод за файл цэсний open дараад за саяхан хадгалсан зургийг оруулаад ирнэ. За багшийнх нь энд үжин. За одоо энэ зургаа яах вэ гэхлээр гаригуудаа нэг нэгээрээ салгаж авч бүгдээрээ дахин зургах байгаа. За тэхийн тулд за хамгийн ихний нэг гаригийг бүгдээрээ жишээ болгоод авч үзье тийм ээ. За дэлхийг авъя бүгдээрээ. За тэхийн тулд tools хэрэгслийн ellipse командыг сонгоод за энэ тайрхаж байгаа энэ гариг дээрээ очиод shift болон маус нэгийг зэрэг дарж зурна. Татна гэсэн үг. За яг хэлбэрт нь тааруулаад за одоо энэ харагдаж байгаа crop to selection командыг дараад за ингээд салж байгаа гэсэн үг. За одоо энэ зургаа бүгдээр хадгална. Файл цэсний save as команд сонгоод за дэлхий гэд хадгалчих. За багш нэг дэлхий гэд хадгалсан байгаа учраас дэлхий 2 гэж. За тэгээд ок тарчна. За энэ мэдчлэн хүүхдүүдээ гаригуудаа нэг нэгээр салгаж аваад тэгээд нэрийг нөгөөд хадгалчих. За дараагийнх нь алхам гэх юм бол за жишээлбэл санчир гариг гадуур аян бүрхүүлтэй байгаа тий. За тэр бүрхүүлтэй зургийг мэдээж саяын зургнаас тасалж авч чадахгүй учраас яах вэ гэхээр Google руугаа орлоо. За жишээлбэл санчир гариг гэд хайчна. Санчир гариг гэж хайгаад за гарч ирсэн зургуудаас чи өөр тохирсон аль ч хамаагүй зургийг мөн адил маус хоёроо дараад save as командаар хадгалаад авна. За хадгалж авсныхаа дараа яах вэ гэхээр бид нар энэ зургийн арын тэр хар өнгөтэй background-ыг арилгах гээд байгаа байхгүй юу? Дэвсгэр өнгөнд арилгах гээд байгаа гэсэн үг. За тэхийн тулд яах вэ гэхээр Google-ээсээ remove background гэж хайгаад за гарч ирсэн хамгийн ихний сайт руу н ороод за upload image гэсэн энэ дээр дарж ороод түрүүнийхээ санчир гаригийн зургаа оруулна. За оруулаад энэ сайт маань өөрөө чиний тэр оруулсан зургийн арын background-ыг буюу дэвсгэр өнгийг арилгаад чамд буцаагаад татах уу гэсэн мэдээлэл ирнэ. За тэгээд тэрийг чи татаж аваад за тэгээд үргэлжлүүлнэ. За тэгээд хичээл рүү орно. За саяын командуудаа хийцэн бол шинэ хуудасны файл цэсний name
командаар шинэ хуудас нээгээд за өндрийг 800, өргөнийг 800, өндрийг 500 гэд өгч. За хамгийн түрүүнд бүгдээрээ шинэ хуудас нээн. За шинэ хуудас дээрээ 2 хурдан дарж ороод зам гэд өгчээ. За эхлээд замаа зурна тийм үү? За замаа зурхын тулд төлс хэрэгслийн shapes-ийг сонголоо. За дүрсээс нь ellipse-ийг сонгоод brush size-ийг нь 1 см болгоод өнгөө сонгоод за тэгээд зурж эхэлнэ. За тэгээд дээш доош нь татаад зурхтаа бэлэн болгоно. За эхний зам. За дахиад зам хийхийн тулд бүгдээрээ зам гэсэн энэ идэвхтэй давхаргаа хувилчээ. За хувилахын тулд layers гэсэн энэ хэсгээсээ duplicate layer буюу хувилах гэсэн утгатай. За энэ маань яа гэж байна? Гараас Ctrl Shift D 3-ыг зэрэг дарж болно. Тэгхийн бол энэ хуудас маань шууд duplicate буюу хувилах нэ. Гараас тэгж болох юм байна. Ийм команд байдаг юм байна. За хувилсан. За хувилсан зам дээрээ мөн адил маус нэгээ 2 дарж ороод за зам гэснийгээ дахиад зам 1 болгочих. За дахин зам зурхгүйгээр ямар хялбар арга байна вэ гэхээр за төвс хэрэгслийн move selected pixels командыг дарлаа. За энэ зурсан дээр шууд очоод хажуу тийш нь гүйлгэнгүүт дахин нэг шинэ зам гараад ирж байгааз. За одоо ингээд яг тааруулаад байрлуулаарай хүүхдүүдээ. За хоёр талаас нь жоохон татаад өгч. Бидэнд 9 зам хэрэгтэй тийм үү? За дахиад жоохон татчихъя. За дахин зам нэгээ хувиллаа. За зам 2 болголоо нэрийн. За өмнөх хичээлдэр бол layers хэсгийг нэлээд үтсэн байгаа тийм ээ. За дахиад зам 2-оо дахин хувиллаа. Нэрийн зам 3 болголоо. За дахиад за энэ мэтлэн хийгээд байгаа хүмүүстээ. За дахиад хувиллаа. Зам 4. Зам 5. За зам 6.
7 гэдэг өглөө. За зам 7-гоо дахин хувлаад зам 8 болгоод дахин замаа байрлууллаа. За 9 зам байгаа. Хэрэгтэй тийм ээ бүгдээрээ. За тэгэхээр замаа тоолё. 1 2 3 4 5 6 7 8 9. За зам маань ер нь болсон байна. За ингийн тулд хамгийн түрүүнд одоо гаригуудаа эхнээс нь оруулж ирнэ. За хамгийн түрүүнд голд нь нар орж ирэх ёстой тийм үү? За бүгдээрээ нарныхаа зургийг хайгаад татаад авч. Нар. За энэ нарыг авч. За save images дараад за нэрийн нар гэж өглөө. За save тарч. За буцаад PaintNet програм дээр очлоо. За зургаа оруулж ирэхийн тулд за layers хэсгийн за import from file командыг сонгоод нар дээрээ дарлаа. Off нийлээ. За энийг томруулж жижигрүүлж ингэж болно. За зөөгөөд гол нь байрлууллаа. За дараагийн эхний орж ирэх гариг маань буд. За мөн адил саяын командаараа ороод ирнэ. За буд. За будаа сонголоо. За жижигсгээд. За эндээ байрлууллаа. Жохон доош татчих. За хоёр дахь гариг маань сугар гариг. За зурган дээрээ дарлаа. Off. За гараас shift дараад бас томруулж жижигрүүлж болно. За тэгхийн бол арай илүү 100 болохгүй яг тэг шимтэй жижигсгэж томсгоно гэсэн үг. За сугараа байрлуулсан. За 3 дахь гариг маань дэлхий гариг. За import from file. За дэлхий сонголоо off. За жижигрүүлнэ. За дахиад жоохон жижигрүүлж. За дэлхий болсон. За дэлхийгийн дараа ангараг гариг орж ирэх юм байна. За жоохон жижигсгэнэ. За ангараг гаригийн дараа бархас байд. Мөн адил жижигрүүллээ. За бархас байдын дараа санчир гараг орж ирэх нь. За санчир
санчир гариг маань багших дээр нь тэгж байгаа. За зургаа оруулж ирээ жижигсгээд дахиад жаахан жижигсгчээ. За санчир гариг боллоо. За тэнгэрийн ван гариг. За гараас shift-ийг дараад жижигсгээд зөөлөө дахиад жаахан жижигсгээд өгье. Чүт том болж. За тэнгэрийн ван болсон. За дараагийн гараг далай ван. За далай ван гарагийн маань зураг энд байж байгаа. За офн дарлаа. За далай ван болсон. За хамгийн сүүлийн гараг дэлхий ван. Дэлхий ван гараг маань хаана вэ? За офн дарлаа. За бараг таарч байгаа юм байна. За ингээд бүх гаригууд маань орж дууслаа. За өнөөдрийн хичээл гээд дуусж гин. За одоо бүгдээрээ хийсэн зүйлийг хадгалнаа. За хадгалахын тулд файл хийсний save-с дараад за нарны аймаг гэдээ хадгалъя тийм ээ. Нарны аймаг. За өргөтгөл нь FaintNet өргөтгөл буюу PDN гэсэн өргөтгөлөөр чи хадгалах юм бол за энэ зургийг буцаж дахиж хэд хоногийн дараа хамаагүй буцаад энэ зураг руугаа энэ файл руугаа ороход засварлах боломжтой гэсэн үг. Чи хизээч хамаагүй ороод энийгээ дахиад одоо би энэ дээр нь өөр юм нэмдэг ч юм уу, сольдог ч юм уу тийх үед энэ зургийг чинь засварлах боломжтойгоор нь хадгална гэсэн үг. За PDN өргөтгөл нь хийж хадгалдаг байх нь шүү. За нэрээ өгөөд save дараад хадгалчихъя. За дараагийн хадгалах нэг төрөл маань зурган хэлбэрээр хадгална. За одоо яг энэ бидний харж байгаа энэ байдлаар нь зурган хэлбэрээр хадгалчихна гэсэн үг. За нэг сул тал нь чи буцаад энийгээ засварлах боломжгүй гэсэн үг шүү. За зурган хэлбэрээр хадгалахын тулд файл хийсний save-с руу орлоо. За нарны аймаг гэд нэр өгсөн. За JPEG гэд зургийн өргөтгөл байдаг. За энэ өргөтгөлөөр хадгалах юм бол зурган хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. За тэгээд save дараад тэгэнгүүт энэ маань ийм зураг шүү гэд харагдчихээн. За октарлаа. За тэгээд Flatten дарчихна. За ингээд саяын хийсэн зүйл маань зурган хэлбэрээр хадгалагдсан. За нэг нь за FaintNet програмын өөрийнх нь өргөтгөл болох PDN гэсэн өргөтгөлөөр хадгалаад бүгдээрээ сурлаа. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За гэрийн даалгаварт бүгдээрээ 45 дугаар хуудасны за хэрэглэхийг гэртээ хийгээд ирээрэй. За баяртай хүүхдүүдээ.